За самбацхан та бүхэндээ өнөөдөр мэд хүргэе. За Canon хаагчлалын ээлжтойгоор та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За энэ эмэгтэйг бол бас ингэж гоё эффект оруулсан байгаа. За энэ артлынх нь фон нь болохоор хар тэгээ өөрөө ингэж өнгөтэй. За энэ голоороо бас жоохон өнгөтэй юм хэсэгтэй юм эффекттэй. Энэ бас надад их таалагдсан учраас та бүхэнд зааж өгье. За нөгөөт нь болохоор бас энэ компьютерний дэлгэцнээс тийм ээ эмэгтэй ингэж гүйж гарч байгаа юм шиг тийм ээ юм гоё эффект байгаа. За энийг бас та бүхэнд энэ постерыг яаж хийснийг үзүүлье. За 3 дахь нь болохоор би санаа бизнес актими гэдэг нэг юм рил хийсэн байхгүй. Тэгээ бүгд эхлээд үзцгээе. За тэгэхээр энэ маань ингээд нөгөө хоёр талаас ингэж хаагдаад тийм ээ одоо энийг бол ямар ч юм дээр ашиглаж болно л та тийм ээ бизнес актими гэдэг тэгээд энийхээ өөрийнх нь бизнес актимиг рекламдж байгаа шүү дээ манай энэ бизнес актими вебсайт нь course.com гэдээ байгаа. За тэгээд энэ ч бол одоо манай 2018 оноос хойш гаргасан одоо бүх сургалтууд байгаа. За хамгийн сүүлд бол ийм хоёр чаленжийг орчилж гаргасан байгаа. Тэгэхээр энэчнээс л та онлайнаар бизнес хийж авах бүх сургалтууд би өөрийнхөө сурсан бүх юмнуудыг энэ сургалт болгоод оруулсан байгаа. За тэгэхээр энэ горыг та бүхэнд яаж хийснийг үзүүлье. За эхлээд хэдүүлээ энэ нэмэгтэйгээс эхлэе. За би энэ нэмэгтэйгийн зургийг AI-аар зурулж авсан байгаа. Тэгэхээр танаа ч гэсэндээ энэ нэмэгтэйг бол яхана зурулж болно гэсэн үг. За би болохоор одоо энэ AI-ийн тэмдэгтээ ингэж зурсан байгаа. За ингээд энийг бол яхаа ингээд тэгээд хоёрт нь оруулаад за тэгээд яхаа бас ингээд голыг олчих заяа. За энэ нэг AI-ийн тэмдэгнийг ерөнхийдөө барга алгацсан дээр идэв. Тэгвэл бол энэ маань ингээд бас яагаад гэдэг байхгүй юу? Янз бүрийн юм дээр ингээд харагдаад байдаг. За тэгэхээр эндөгөө edit руу орж жагаад за тэгээ magic eraser гэдэг байгаа. Энийг шууд ингэж дараал erase гэдэг ингээд алгачихна. За ингээд альччихаа. За тэгээ энэ зургаа ингээд хоёр хувилна. За тэгэхээр энэ дээдлийн зургийг биш үү тийм ээ яана ингээд нөгөө жоохон ингээд голыг ингээд оруулаад энэ артлын зураг баа шүү дээ. Артлын зургаа edit руу орж жагаад за тэгээ энэ фильтр рүү ороод за тэгээ юм хар цагаан өнгөтэй болгоно. За энэ дээр нэг юу байгаа noir гэдэг энийг сонгочихсан. За тэгээ энэ за ингээд гол хэсгийг ингээд өнгөтэй хэсгийг оруулчихна. За тэгээд элемент рүү орж жоод paper cut гэдэг. За ингээд энэ graph руу орно. За энэ дээр нэг юм зүссэн юмсыг юм цаас байгаа. За энэ. За энийг ингээд өнгийн цагаан болгочих заяа. За тэгээд ингээд энийг ингээд том болгоод энэ хоёр болно. Энэ хоёр хар цааных нь энэ зааг дээр ингэж харуулт тавина. За тэгээ нөгөөх нь бас яг нь чинь ингэж тавиад энэ хоёрын хамсрын дарж байгаа байхгүй. За тэгээ энэ нэмэгтэйгээ дахиад аваад ирнэ. Upload гэдэг тийм ээ. За энэ нэмэгтэй маань энэ ч байж байна. За тэгээс дахиад томруулна. За тэгээ энийхээ background-ыг арилгах чинь. За тэгээ энэ нэмэгтэйг нь яг энэ өөрийнх нь юун дээр ингэж зэрэгцүүлээд ингэж за ингээд тавьчаар энэ маань ийм гоё эффекттэй хар цагаан юм дээр энэ контрасттай гоё орж ирж байгаа. За тэгээд дээр нь юм эсвэл үг оруулаад ингээд постлоор бас айгу гоё санагдсан надад. За энэ хоёр дахь зураг нь болохоор энэ run гэдэг ингээд юу яцсан байгаа тийм ээ. За тэгэхээр эхлээд бол бид нар юу яах вэ гэхээр нэг юу аавна фрейм аавна. За фрейм авахтаа нөгөө компьютерийн фрейм байдаг шүү дээ тийм ээ. За тэр маань энэ mockup дотор байгаа. За энэ mockup smartphone. За энэ доорх шиг байна. За энэ computers гэж орж жагаад за тэгээ хаа энийг сонгоч тийм ээ. За энэ маань ингээд компьютер хийж тийм үү. За энэ артлан бас зураг оруулна гэж үзээд бас жоохон ингээд оруулчих тий. За тэгээ энэ дээр энэ чинь road гэдэг бичнэ. За тэгэнгүүт энэ чинь бас маш юм замнуудын зурагнууд гарч ирнэ. За би болохоор энийг авсан байгаа. За энийг энэ дотроо ингээд энэ зургийн дотроо ингээд оруулчихна. Тий. За тэгтээ энэ дотор нь байгаа энийг бас ингээд яг нөө энэ дотор нь байгаа зургаа бас яг нэг ингээд томруулчих болно дээрээ ингээд.
За тэгэхээр энэ маань ингээд нэлээд наашаа болж орж ирж штэ тийм ээ. За тэгээ саяхан зургийг бас дахиж ингэж авна. За тэгээ энэ маань нөгөө нэг за энийг бас юу яачих хөдөлгөөнгүй болгоч тэгэхгүй л зураг нь бас дахиж орж ирээд байдаг. За тэгээ энийг бид нар юу яах вэ гэхээр бас ингэж за ер нь бол юу яах вэ гэхээр Magic Crab гэж байгаа энэ дээр тэрийг энэчнээс нь тэрийг ашиглаж аваад энэ замаа энэ юунаас нь салгана гэсэн үг. Энэ хараа Magic Crab гэж аа. За энийг ингээд за одоо энэ ингээд зам нь ингээд өөр өнгөтэй болчихж байгаа. Тэгээ crab гэдэг юм бол энэ маань ингээд салчна. За одоо ингээд зам маань энэс салчиж штэ тийм ээ. Тэгэхээр энийг арилгаад за энэ замаа бол яг энэ дээрээ ингээд нэлээд яг энэ дээрээ тааруулаад за тэгээд энэ дээрээ нөгөө нэг эмхтэй одоо фото зураг дээр чинээсээ women running гэдэг тийм ээ. За тэгээд түрүүний тэр эмхтэй гүйж байгаа эмхтэй байгаа шүү дээ. Тэрийг оруулж ирнэ. За энэ байгаа тийм үү. За энэ зургийг энэ эмхтэйг бол энэ чиг гүйлгэж оруулаад энэ зам дээр за тэгээс нэлээ ингээд том болгочих. За тэгж жаад артлыг арилгаад за тийм хэрвээ зам дотор яана гэвэл жоохон бас нэлээд томруулчих болж байна. За тэгээд текст рүүгээ очиж жоод чинь run гэд томор бичсэн заяа. За энийг бас яач фонтын жоохон босоо фонт цэлж. За тээнийхээ өнгөний бас жоохон юм цайвар дүнг авчи. Цагаан шаргал ч юм уу те иймэрхүү. За тэгээ хаваарталт нь болохоор бүр background дээр нь болохоор нэг гүйлтийн зам байдаг штэ. Running field гэж үтэй. За ингээд үтчихье. За иймэрхүү улаан гүйлтийн зам байвал бас зүгээр ах гэж бодож байна. За энэ бас гоё зураг байна. Хэнийгээр background-ыг хийчихлээ. За энэ random болохоор яах вэ гэхээр энэ юуны ард орж болж байна. За 3 дахь нь болохоор бидний нөгөө түрүүний энэ юу байгаа штэ тийм ээ. За энийг болохоор хэдүүлээ юу яана. Эхлээд бол нөгөө custom size аваад 1080-1920 та ийм юу аавна. Талбар аваад за энэ дээр бид нар бизнес гэж бичнэ. Текст тэ за энийг бид нар мэдээж ингээд гой том болгоод за тэгээ бас яг нэлээ босоо фонт сонгуул зүгээр санагдчихээн. За түрүүн би болохоор энэ Latin compressed гэдэг энэ аюу тийм цэвэрхэн фонт юм шиг санагдав. Энийг сонгоцсон байна. За та нараас өөр фонт сонгож болно шүү. Энэ бас гоё тийм фонт хэлээ. За тэгээ энийг бид нар юу руугаа орж байгаад энийг нөгөө нэг юу болгох хэрэгтэй. Нэг одоо зураг болох хэрэгтэй. Тэхийн тулд энэ за тэгээ копи хийж жагаад энэ дээрээ нөөцийг авчирна. За тэгэхээр энэ артлахыг нас арилгачээ. Энэ зураг маань ингээд нэг зураг болоод ороод ирж байгаа гэсэн үг. За энийг бид нар 2 болгоно. Ингээ 2 болгоцсон маа. За тэгээ нэгийг энэ тал руу оруулаад энэ артлахыг нь бас яах нь энийхэн тал руу оруулчихна гэсэн үг. За тэгээд голд нь ингээд жоохон ингэчтэй. За тэгээ голд нь болохоор текстээр бид нар академи гэж чинь. За тэдний энэ нь өөр үгнүүд байж болно шүү дээ. Дэлгүүр мэлгүүрийн нэр одоо юу ч хийж болно тийм ээ. За би энийг бас жоохон ингээд томруулж агаад тэгээд энэ хоорондох space-ийг нэлээд томруулсан байгаа. За тэгээ хоёр нөгөө энэ юу шүү дээ дээдлийн хэсэг шүү дээ тийм ээ. Дээдлийн хэсэг бол жоохон дээшлэн. За доотлын хэсэг бас яг нь жоохон дээшлэн. За нөгөө академик сүг маань энэ голд байх хэвээр.
За яг энэ дээр бид нар нөгөө юугаа аваад ирнэ, логогоо аваад ирнэ. Энэ чинээс логогоо авчираа тавьчихна. За тэгээд вебсайт юугаа бичээ. Энийгээ би болохоор голдон тэр Canva гэсэн фондор ячдгаа энэ бас цэвэрхэн гоё фонд байдаг. За энэгээр ингээд ячих юм бол бид нар маань за тэгтээ энэ юугаа анимашн хийхдээ юу яашаа Rise гэдгийн дараад тэгтээ сум нь болохоор яг доошоогоо. За тэгтээ нөгөө хурд нь бас ингээ хамгийн удаан дээрээ. За энэ бас адилхан Rise дээр дээшээгээ тэгтээ хурд нь бас юм удаан байх хэрэгтэй гэж удаан орж ирэх хэрэгтэй шүү. За тэгээ яг background-ыг болохоор би түрүү жоохон шаргал өнгөөр авсан. Ер нь бол яг ямар ч өнгө гэж болно. Ер нь бол бас цэгэр өх зүгээр юм бэ те. Энэ ямар за нэг хурдталт нь авчи. За тэгвэл нэг иймэрхүүл харагдах юм байна. За тэгээ энэ дээр нь бас яг жоохон драматик аяа тавьсан бэ. Ингээд драматик аяа оруулсан. Одоо бид нар үзье. За ингээд бас чилээд бас баярлаа. Баяртай.